Сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдөр бүгдээрээ харандааны дасгал хийж сурах болно. За манай өмнөх харандаа үзүүлэх болон энэ харандааны ялгааны хэлцүүлэх хичээлийг үзсэн гэж найдаж байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ юу сурах вэ гэхээр одоо энэ хар зураг зурхад хэрэгтэй гарын дадлыг хэрхэн өөртөө авах вэ гэсэн хичээл байгаа. За бид нар ингээд ямарваа нэг дүрсийг хараад ингээд адилхан зурх гад хичээсэн ч гэсэн чадахгүй тохиолдол байдаг тийм ээ. Ингээд шулуун зурж чадахгүй ингээд заримдаа ингээд хичээгээд байхад жижиг зурах ч юм уу эсвэл ингээд ийм налуутай зурах юмыг ингээд чичрээд ингээд бүр амар олон дахин ингэж явдаг. Эдгээр маань ерөөсөө бидний зургийг маш харагдуулдаг. За энийг яаж болох вэ гэхээр бүгдээрээ ингээд байнгын гараа харандаатайгаа одоо цаас харандаа нийлүүлж ижлэгийг болно гэсэн үг. За энд маань туслах хэд хэдэн таслуудын хамгийн ихнийх маань болохоор за ихэд бүгдээрээ нэг шулуун зураас зурцгаая. За энэ зураасаа одоо бүгдээрээ дагуулад харандаа маань ерөөхдөө юм өндөр биетэй байвал зүгээр. Тэгэх юм бол нөгөө тод зөөлөн гарах учраас за эхлээд чанга дарлаа. Харандаагаа таслахгүй зөөллөө чанга дарлаа, зөөллөө. За ингэснээрээ бүгдээрээ харандааны даралт дагуулж авснаар цаашдын хар зургийн маань чадвар маш сайжрах болно. За одоо дараагийн дасгал маань болохоор хэлбэрээ баг зэрэг өөрчилцгөөе. Мөн юм уян хөдөлгөөн хэрэгтэй. Бид нэр зурж байгаа зургандаа ингээд харандаагаараа биерээрээ зурхад энэ даралт маань их чухал гүйцэтгэдэг. Энийг бүгдээрээ яг өөртөө зориулж хийж байгаа учраас заавал гоё цаасан дээр заавал нямбаа байх шаардлагагүй. Ердөө л ингээд хаад харалцсан газараа тийм ээ хэрэггүй болсон одоо шашханы артал ч юм уу эсвэл ингээд сонингийн цаасны хэсэг дээр ч болтгоо ингээд зураад байх юм бол бид нэрээ одоо энэ тарих гар хоёрын маань хоорондын уялдаа холбоо сайжирч хар зургийн маань чадвар дэвшилнэ. За ердөө ийм л амархан. Ерөөсөө одоо энэ харандааны дасгалын даралтын маань юм 3 төрлийн зургаас. За дараагийнх маань юу болохоор хар зургаа ингээд будалтаар хийхээр бидэнд маш их юм хар зургийн дадлал хэрэг болдог. Яах вэ гэхээр за харандаагаа ингэж холоос ингэж барьж агаад за жигчэн ураад бол юм аадгүй. За яг ийм маш тийм ойрхон давтамжтай юм олон зураасуудыг бүгдээрээ хийж сураарай. За энэ нь заавал ингэж тийм тэгшгэн байхаагүй шаардахгүй. Ингээд баг зэргийн юм уян яг энэ бугууны энэ кист хөдөлгөөнөөрөө байвал их зүгээр. За ингэхдээ одоо хамгийн анх хийжсэн энэ дасгалтайгаа уялдуулан хийцгээе. Чанга дарлаа, суллаа. За дээргээд эсвэл ингээд доороос нэг. Биднэрт ингэж тийм автомат бас юм чадвар хэрэгтэй болно. Хар зураг дээр ингээд тийм аваад за одоо дараагийн дасгал маань энийгээ дахин нэг шат ахиулж за эхлээд бүгдээ тэгшин зурцгаая. За одоо баг зэрэг хэвтүүлнэ. За одоо бүр хэвтүүлээ. Ингээд 90 градус үсгэлээ. Бүгдээрээ энэ дасгалыг аль өөрт сонирхолтой байдлаар хэдийдээ одоо хийж үзээрэй. За одоо яг энэ зураас маань бүхэнд маань юунд хэрэгтэй вэ гэхээр за жишээ нь ингээ бүгдээрээ нүү зурлаа гэж бодъё. За сормоосаа чанга дарлаа суулгая. Иймэрхүү байдлаар хар зураг гаргаад иж болно. Одоо энэ бүх зураасууд маань бидний цаашдын зурган дээр маш их хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ яг өндөр биетэй харандаа байх тусмаа зүгээр шүү. Тэгэхгүй бол бидний гар өвдөн. За дараагийн дасгал болохоор харандаагаа ийм байдлаар бариарай. Одоо өмнөх харандааны хичээл дээр зааж өгчсэн шиг ингэж барих юм бол нэлээд томоохон хэмжээний зургийг зурхад их байдаг. За ингээд шулуун зурхад маш их байх.
Тийм байгаа. За одоо яг ийм зургаасуудыг бүгдээрээ одоо давхарлаад ч хамаагүй гоё гартаа хүртэл хийцгээгээрэй. Тэгэхээр дараагийн хичээлүүд дээр уулзцгаая баяр таа.